Хичээлийн шинжил эхлэхэд 2-7 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед нийслэлийн сургууль цэцэрлэгийн засварын ажил ямар хувьтай байгааг нийслэлийн боловсролын газрын орлогч даргаас тодрууллаа. Эндээс бол одоо яг засварын ажил эхлээд одоо ажил нь эхлээ явж байгаа бол 10 газар байна. За үүнд бол Баянгол дүүргийн 98 100 164 дугаар цэцэрлэг, за Баянзүрх дүүргийн 115 3 дугаар цэцэрлэг, 111 дугаар сургууль, за Сүхбаатар дүүргийн 105 80 дугаар цэцэрлэг, за Багнуур дүүргийн 131 дугаар цэцэрлэг гэх мэт бол одоо ажил нь эхэлсэн явж байна. За өнөөдрийн байдлаар бол бас гэхэд мөн хаавал дүүрэгт бол 2 ажил эхэлж байна. Яг өнөөдрийн байдлаар. Хичээлийн шинжил эхлэх гэж байгаа тендерийн шалгаруулалтанд дөнгөж шалгарсан, мөн тендерийг нь ч зарлаж амжаагүй сургууль цэцэрлэгүүд байсаар байгаамаа. Иймээс сургалтын үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсч болох хичээл сургалтыг хойшлуулахаас өөр аргагүй гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм аа. За энийг бол одоо яг урдчлаа 100% хэлэхэд бол бас учир дутагдaltaй байна. Юу гэхээр одоо тендер зарлагдаагүй байгаа 10 ажил бол тийм ээ. Одоо тендер зарлагдаад тендер нэгдээд гэрээ байгуулад ажил эхлэхэд 9 сарын дундуур эхлэх магадaltaй шүү дээ. Тэгээ энэ ажлууд маань бол одоо яг үнэхээр одоо шугам сүлжээ гэдэг юм уу тэр сургалтын үйл ажиллагаа явуулахад аюултай тийм хүндрэлтэй орчин бий болсон тохиолдолд бол энэ ажлыг ямар нэг байдлаар одоо за ажлыг хойшлуулдаг юм гэхэд одоо сургалтын үйл ажиллагааг бас тодорхой хоногоор тий энэ бол гэхдээ нэг цөөн хэдэн сургууль дээр цэцэрлэг дээр гарч магадгүй. Гэхдээ бид нар бол аль болох 9 сарын 1-нд бол ерөөсөө бүх сургалтын үйл ажиллагаануудыг эхлүүлэх тийм зорилготой ажиллаж байгаа.